ивент тэтгэгч Хас банк. Авьяасаг монголчууд бол гэр бүлийн шоу нэвтрүүлэг. Танай гэр бүлийг дуу хурд автуулж, уянгалаг сайхан хөг өгшгөөр уярахаар ирсэн дараагийн оролцогчид маань инх мандах төвчин сайхан нар юм. Сайн байцгаана уу? Авьяасаг монголчууд тэмцээний оролцогч инх мандах байна. Би төвшин сайхан байна. Гэр бүлийн минь онцлог хобби сонирхол бол энэ дуу хөгжим байдаг. Миний ер нь дуулах хөгжимдөр гэдэг яг энэ үе ер нь их багаас ихсэн. Манай гэрт баг гитар байхгүй байсан үе гэж байхгүй баг. Тэгээд аав байнгын гитартай тэгээд өөрөө гитараа тоглоод дуулж идэг. Наагур нанаа бит хоёр ингээд тоглоод ээж идэг. Ер нь тийм байсан. Төрсөн өдөр үсний дайр гэл хамаатан садангийн айлуудад очисон ч гэсэн бид нар бас гитараа бариад очиод айлын жавраг үргэж ингээл дуулаад бас хуурдаал тэгээл гардаг штеп. Хагас ившээ тоглолтод оролцох энэ боломж бол бидний хувьд, миний хувьд, манай гэр бүлийн хувьд маш том одоо баярт үйл явдал гэж би бодож байгаа. Тэгээд та бүхэн минь охин бит хоёрыг дэмжээрэй. Авьяасаг охины үзүүлбэрийг хүлээн авцгаая. Rock сонсооч. Rock. Задочод Тарпизумsun rock хүчээ Шэнцэрдэгч бүсгүйчүүдэн бүчгэнд очоод хин хүнгүй дэвстэй бүчгиднэ Багасаа миний дурлаж сонсон Rock хөгжим би дуртай Хүнхийнэ лайз гондан Хочешь хандашгүй rock and roll сонсооч rock and roll сонсооч rock and roll сонсооч rock and roll задочу Тарпизумsun rock бүчээ Хөнгөн хэмнэс аялгондан хорон бүчээ Хочиж хандашгүй rock сонсооч rock сонсооч Rock сонсооч rock hey Rock and roll. Elvis Presley, Lisa Marie Presley хоёрыг үнээр танигдахааргүй тийм өөрчлөлтөй
Болсон байна гэж би бодож байна. Хин бэ? Нааш чи. Үнэхээр танигдахааргүй болсон биз дээ. Өө, тарфиз ихэ. Аав хоёртой баярсаад ирэхээ. Одоо харин шүүгчтэй хас гэдгийг хамтаа сонсъё. Чимгээ шүүгч. Дуу хуурыг хишгэлж яадаг газар одоо юу гэдгийг үргэлж жаргал хурж үргэлж хайр хөглөгдөж яадаг. Тийм учраас тэр одоо сайхны үлгэр жишээ бол та хоёр яхаа аргагүй байна. Танаа гэр бүл байна. Монголын гэр бүл болгон гэж дуу хуураар бэлхэж аз жаргал хайраар оргилж ундарч байгаасай л гэж хөрөмөр байна. Та хоёрыг дараагийн шатанд үлдээсэй гэж маш их хүсэж байна. Амжилт хүсье. Шүүгчтэйгээ. За ставьястав хоёр юм аа тий. Яг ингээд цэвэр амьд хөвчмөр ингэж хүний сэтгэлийг хөдөлгөж одоо дээрэс нь хөдлөхгүй мөчч гэж алга тий. Одоо гарахгүй тэр одоо тэр дуулж ийн одоо тэр гитар тоглоо дээрэс нь бидгүй бүр ямар их чадвар вэ тий. Тий. Маш их сайхан санагдаж байна тий. Баярлаа. Шүүгч баяраа. Ста өөрхөн маш тийм гоё дулаан гэр бүлийн уур амьсгал оруулж ирсэн. Ийм сайхан үзүүлбэр байлаа. Жишээ одоо аав охин хоёрын тэр сайхан нандин харьцааг бол маш гоё харуулж чадлаа. Тэ хүмүүст бас мэдрүүлсэн бах. Босод одоо аавуудад ч юм уу охтуудад ч юм уу тэ бүгдээрэнд нэм сайхан хайрыг бол улам сэтрээж өгсөн бахаа гэж бодож байна. Шүүгч таны сэтгэлдэл. За өнөөдөр Цэнгэр дэлгэс үзээс сууж байгаа одоо миний үеийнхний дурсамжийг тэр гэр бүлийнхний дурсамжийг та хоёр сэдрээд өгч чадлаа. Яагаад гэхээр би чамайг хараад би өөрийгөө харсан юм шиг тэртեղ 70 хэдэн онд би нэг гитар бариад ингээд явж байсан залуу дуулаад явж байсан залууг саналаа. Гэхдээ надаас арай илүү авьяастай маа та хоёр. Үнэхээр гоё байлаа. Дээрээс нь ганц юм асуу. Та хоёрын гэр бүлийн сүлд дуу юу вэ? Аль болох зав чөлөөтэй цагтаа дугууртай ээж идэг. Тэгээд аав ээж хоёрын манд дуулдаг сэтгэлийн жигүүр гэж дуу байгаа. За. Гоё дуу. Баярлалаа. Гахтай сайхан дуу хуурын их шигэнд та бүхнийг гэр бүлээрээ цэнгэн суусан гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье.